Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид аль боломжоор баялаг бүтээдэг. Тэд өөрсдийн хөөцөлтгөө хүчин чармаалтаар бүтээгдэхүүнээ дотоод гадаад зах зээлд гаргаж байгаа юм а. Олох орлого нь төдийлөн өндөр биш улстай татвараа төлж хүн ажиллуулсан бол нийгмийн даатгал зэрэг олон ачааг нуруунд өртгөв. Тэд нийт олсон орлогынхоо 40 орчим хувийг татвар шимтгэлд төлж байгаагаа хэлж байна. Ялангуяа жижиг бизнес эрхлэгч бид нарт бол үнэхээр дэвжихгүй одоо үнэхээр нэг л ингэ дөнгөж нэг амиа зогоосон байдалтай бид нар 30 жил явж ирлээ шүү дээ. Тэгэхээр дөрвтайхан шиг төр засах маань одоо энэ татварын бодлого дээрээ дөрвтэй шийдвэр гаргаж хөдлөхгүй бол энэ янзаар яваад бид хөгжихгүй гэдэг нь тодорхой байгаа. Татварын орчин бүх зүйл бол яг нөгөө ном дүрм хууль журмын дагуу явагддаг. Тэгээд энэ дээрээс харахад жижиг дунд үйлдвэрлэл хөгжихэд жоохон нөгөө хэцүү санагддаг. Яа тэгэхээр би яг энэ салбарлаа жижиг дундыг хөгжүүлээгээд яваад бас нөгөө кластерын судалгаа хийжсэн. Тэгээд яг энэ дээр болохоор кластераар хөгжсөн улс орнууд болохоор жижиг бизнес эрхлэгчдийгээ одоо жижиг бичил үйлдвэрийн яам гэдэг 1% хүртлийн 8 жилийн хугацаатай ингээд зээл олгоод ингээд дэмждэг. Тэгтэл би энэ 15 оноос хойш өдөө хүртэл ингээд явхад ерөөсөө л доороосоо бодны хийгээл нөгөө эргэлтийн ямаараа хийгээд за 500 сая зээл 305 сая зээл авъя гэхэд одоо олгогддог жижиг дунд үйлдвэрлэлийн газар болохоор нөгөө авч чаддаггүй шүү дээ. Нэг ч удаа авч байгаагүй. Сүүлийн 3 жил хотод болохоор жижиг дунд үйлдвэрлэлийн зээл зарлагдаагүй. Хөдөө орон нутагт гэдэг. Хөдөө орон нутагт маань нөгөө үйлдвэрлэлийн кластерын маань тодорхой хэмжээний ямар нэгэн байдлаар нөгөө зээл авсан байдаг. Тэгтэл нөгөө зээлийн хэмжээнд хүрч чадахгүйгээд тэгээд зөвхөн салбарлаар ингээд зээл тавигдахгүй. Инээсээ болоод манай одоо аж ахуйнуудаар одоо бид нар ингээд томрох боломж ингээд ховрын. За татвар бол мэдээч өндөр. Мэдээж дарамттай байгаа. Гэхдээ бид нар бол одоо татвараа тооцоолоод тэр татвараас чинь үүдээд үнийн өсөлт бас үүсээд идэг. За мөн одоо инфляцийн хувь, за еврогийн өсөлт гэх мэтчлэн энэ зүйлүүд бол маш их нөлөөлж байгаа. За манайх нийт жилийн борлуулалтынхаа татвар нийгмийн даатгалын шимтгэлд бол нөөц төлөгч байгуулах байхгүй. Тэгэхээр ойролцоогоор нэг 20-25%, бараг 30% нь хураалгачдаг. За өнгөрсөн бид нар чинь татварын 60-70 саяын татвар төлсөн. За тэгээд дахиад 30-40 саяын нийгмийн даатгал төлсөн гэдэг чинь бараг 100 сая. Жижигхэн байгуулагчтай бид нар бол тийм. Бизнес эрхлэгчдийн зүгээс татвар шимтгэлийн өндөр ачаалал нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг хязгаарлаж байгааг хэлж байна. Ялангуяа жижиг дунд үйлдвэрүүд нэмэлт хөрөнгө оруулалт хийх, ажлын байр нэмэгдүүлэхэд хүндрэлтэй байдгийг онцолж байна. Тиймээс татварын бодлого нь зөвхөн төвлөрүүлэлтэд бас үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжиж чиглэх шаардлагатай гэж үзэж байгаа юм а.